төслийг бол дэмжих зүйтэй байгаа юм. Гэхдээ яг би энэ чин бүрэн сайд бас анхааруулад хэлэхэд болжгүй энэ эрүүл мэндийн даатгалын сангаа болжгүй санхүүгийн мэргэжлийн хүн тавьж цаашдаа явуулахыг анхааруулъя. Эн чинь бол эмч хүн хийдэг тийм үйл ажиллагаа биш байхгүй юу? Уг нь бол гүйцэтгэн санхүүжилт чинь бол маш зүү тогтолцоо байхгүй. Тэгэл сүүлдээ архины донтолцыг хүртэл одоо эрүүл мэндийн даатгал руу оруулаад архич үүнийг 7-8 удаа яаралтай түргэн тусламжаар аваачиж тусал залгаал ийм юм чин түргэн тусламжийн мөнгө гарах ёсгүй шүү дээ ер нь. Тэгээ яг шаардлагатай хүмүүс нь одоо өнөөдөр мөнгө байхгүй гэдээ үйлчлэгийг авч чадахгүй. Маск байхгүй, бэлээ байхгүй, ариутгалын бодис байхгүй. Ингэж явж болохгүй л дээ. Одоо үндсэндээ 3-4 удаа яг сүүлийн 3-4 удаа яг эрүүл мэндийн даатгал дээр дандаа эмчнэр ажиллаа. Дандаа л мөнгө нь байхгүйгээл оны эцэс рүүгээ ингээд мөнгөгүй гисуучдаг. Уг нь менежмент хийвэл маш зүү тогтолцоо байхгүй. Тэгээ сая та аймаг болгон ингээд зүрх судасны эмнэлэг байгуулна гэдэг энэ наачмаас буруу шүү дээ. Тэгэл дараа нь эмч нь олдохгүй. Тэгээ урсгал зардлаа дийлэхгүй. Яг ингээд заяавал гишүүний ярьж байгаа бас поинтууд бас байна. Тэгээ болжгүй энэ нэгдсэн эмнэлгүүд дээр одоо аймаг байна, хот байна. Нэгдсэн эмнэлгүүд дээр түшиглээд энэ зүрх судасны асуудлаа, хавдрын асуудлуудаа шийддэг байх. Ингэжиж бас нэг хүмүүс чинь яг тэр өрсөлдөөний зарчим руу орж эхлэх байхгүй. Тэгээ гүйцэтгэлийн мөнгөө хин сайн хийдэг нь авдаг. Хаан сайн эмч байгаа нь авдаг болохгүй болвол бид нар одоо ингээд мөнгөнд дутлаа гээл ингээд байн хойноос мөнгөний нэмээд яваад ах боломжгүй байхгүй. Тэгээ нэг энэ тал дээр анхаармаар байна. Тэгээ гишүүдийгээ бас яг энэ сайн зээлийн болон тусламжийн төслийг бас дэмжиж өгөрөө гэд хүсье.